ажлын хэсгээс нэмж хариулъя. За Мегмар дарга 4-р микрофон. За Тамирчин гишүүний асуултанд тодруулж хариулъя. За гэр бүлийн хууль маань бол бас дан ганц Монгол улсын иргэд хоорондын гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа хууль биш. Энэний одоо бас үйлчлэлийн хүрээнд олон улсын шинжтэй гэр бүлийн харилцааны зохицуулт бас орж ирж байгаа. Монгол улсын иргэд гадаад иргэнтэй гэр бүл болох, түүнийгээ бүртгүүлэх гэх. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцаанд олон улсын гэрээ хоног зориулсан үүргийнхээ хүрээнд Монгол улсын хуульд бол энэ гендрийн эрхтгч байдал, гэрлэгчдийн эрхтгч байдал гэдэг энэ зохицуултуудыг бол одоо байгаа зохицуултыг болон олон улсын гэрээ хоногоос нийцүүлж энэ зохицуултыг оруулж ирж байгаа. Тэгээ нөгөө талаас энийг гэр бүл цуцлагтай хүртэл энэ гэр бүлдэх одоо орчин нөхцөл байдлын шинжээс судлахдаа гэр бүлийн энэ гэрлэгчтэй хооронд одоо зан харилцаа бусад одоо байдлаараа хүүхдийн асрамж детгэлгийн асуудлыг шийдэхэд бол энэ зүйлүүдийг харгалзаж үзэж шийд. Нэмэлт 1 минут үгүй. Тэгэхээр энэ гэр бүлийг цуцлахад энэ гэр бүлийн дотоод уур амьсгал, гэр бүлийн доторх одоо гэрлэгчдийн одоо бие биендээ одоо хандах хандлага, хүүхдээ асрамж хамгаалтыг шийдвэрлэхэд бол энэ дотоод гэр бүлийн орчин соёлын болон энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх нөхцөлийг бол шүүхэд бол олгосон ийм зохицуулт орж ирсэн байгаа.